Сайн мэцхан уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. 1995 оны 7 сарын 30-ны халуун орой Токиогийн баруун хэсэгт орших Хачиожи хотод байх Китонахаро цэцэрлэг түрээлэнд жил бүр өвөг дээдсийнхээ бурхтыг хүлээн авах ёслолыг зохион байгуулдаг гинэ. Ямар ч халууныг үл хамааран холоос 2-7 өдрийн өмнө ирэх хүмүүс ч байдаг. Хаа сайгүй бөмбөрийн дуу гарч хүүхдүүд гүйлдэх ба энэ бөмбөрийн дуу цэцэрлэг түрээлэнгээс 30 метрийн зайд байх супермаркет хүртэл сонсогддог. Энэ өдөр дэлгүүрт 2 ажилтан байсны нэг нь 47 настай Инагаки Норико болон 17 настай ахлах сургуулийн сурагч цагийн ажилтан Мегуми Ябуки нар хамт ажиллаж байх үеэр Мегумигийн найз 16 настай Майдо Хироми ирж найзынхаа ажлыг тарахыг хүлээн 9 цаг болж дэлгүүрээ хаан 2 давхуртай офс руу орж өнөөдрийн орлогоо Сефентийн гарч ирэх үеэр 40 настай ажилтан Норикогийн утсанд танилаас нь дуудлага ирж уулзгаар болсон. Энэ үйл явдлаас хойш 1 цагийн дараа шөнийн 10 цагийн үед Китачогийн ойролцоо байх цагдаагийн газарт 2 эрэгтэй байдаг хурдаараа гүйж орж ирээд 3 өгцөн байна гэжээ. Өнөөдөр бүгдээрээ Токиогийн цагдаагийн газраас хамгийн том 3 иргэн нэгт тооцогддог Нампей супермаркет иргэн талаар ярилцсан. Нийслэлийн цагдаагийн газар 220 гаруй мянган хүнээс мэдүүлэг авч мөрдөн байцаах ажиллагааг явуулсан боловч одоо хүртэл хэрэгтэй ил болоогүй учраас мэдээлэл өгсөн хүнд 6 сая йений шагнал өгнө гэсэн ухуулга хуудас тараасан. Өнгөрсөн 10 сард NHK телевизээр супермаркетын хэргийн талаар танилцуулсан бөгөөд энд хэргийн сэжигтэн гэж тооцогдож байгаа юм гарч ирсэн. Ингээд өнөөдрийнхөө хэрэг рүү орцгоё. Цагдаагийн газар руу хамаг хурдаараа гүйж орж ирсэн 2 эрэгтэй яаж зогцснуудыг олсон бэ гэвэл 40 гаруй настай дэлгүүрийн ажилтан Норикотой хамт орой оол идэхээр уцаар ярьсан Канада нэрийг нуцлсан байна. Канада супермаркетын уртлын зогсоолд машинаа тавьж түүнийг нэлээд удаан хүлээсэн ч гарч ирсэнгүй. Аль хэдийнэ дэлгүүрээ хаасан байхаас гадна 2 давхрын офисын гэрэл насаалтайж хүн байгаа шинжгүйсэн тул төрүүлээд хоол идэх газар руу явсан байх гэж бодоод очтол бас л байгаагүй. Ингээд хоолны газрын эзнээс Нориког асууж нэг л сонирн байна. Энд ойрхон байдаг дэлгүүрт ажилдагч хаагаад явсан мөртлөө 2 давхрын офисын гэрэл асаалттай байна. Ганцаараа орохоос айгаад байгаа болохоор та хамт явж болох уу гэхэд хоолны газрын эзэн ч зөвшөөрсөн. Ингээд тэд 2 давхар руу шатаар гарч хоолны газрын эзэн офисын хаалгыг татхад онгорхой байсан бөгөөд шагаахад дотор чив чимээгүй юмд сайн харагдахгүй байсан тул хүн байхгүй юм шиг байна гэхэд Канада дотгошоо орж цаашаа явхад 3 эмэгтэй толгойдоо буудуулж нас орсон байв. Ширээний хажууд ахлах сургуулийн сурагчид болох Хироми Мегуми хоёр зэрэгцээ дунсан байх ба хэрэгтэй охтуудын бугууг холбож боогоод амийг нь таглаж толгойд нь нэг удаа буутсан. Харин Норико нуруугаараа хана толгоогоороо хөргөгч наалж хагас хэвцэн байдалтай байсан тэрээр толгойдоо 2 удаа буудуулжээ. Охтуудын биед зодуулсан хулмар байхгүй. Тэднийг шууд буутсан юм шиг харагддаг бол Норико зодуулсан шарах байсан. Энэ офис жижигэн ч гэсэн дотроо бүх юмтай. Ширээ, сандал, буудан, галтойгоо, нойл, бүр хувцас солих өрөө хүртэл байгаа. Нэмээд өдөр болгоныхоо орлогыг хийдэг сейф байдаг. Цагдаа нар хэргийн газрыг шалгахад хүн амны нэрийг олсон газар гэхэд маш цэвэрхэн байсан. Хохирогч 3 хүн байсан гэхээр нэгэнлүүн дайртай хооронд ноцолдож юм унгаах, хаглах ёстойч тийм уул мөр огт байгаагүй. Хохирогчид бүгд ажлын хувцас солиод энгийн хувцас өмссөн байхыг харуул дэлгүүрээ хаахын яг өмнөхөн болсон байх гэж цагдаа нарт хамгаалдаг. Охтууд ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй буудуулсан юм шиг харагддаг бол Норико 2 удаа буудуулж бүр зодуулсан. Хэрэгтэн Нориког сейфний кодоо хийлгэж сүрдүүлж зодсон болов. Гэтэл сейфнээс ганц ч ийн алга болоогүй. Бас хохирогчдын биеэс алга болсон зүйл офисын шургуулга шүүгээг онгойлгож нэгдсэн улмөр огт байсангүй. Энэ сейфийг онгойлгохын тулд эхлээд түлхүүрээр дараа нь кодоо хийж нээдэг. Хохирогчдын дундаас ганцхан Норико сейфийг нээх боломжтой тэрээр эцсийн хүртэл кодыг хэлэхгүй байсараа таймаа алдсан болов. Одоо бүгдээрээ хохирогчдын талаар ярилцъя. Нас орсон Мегуми Ябуку 17 настай. Цэцэрлэгийн багш болохыг хүсдэг хүүхдэд тайртай ахлах сургуулийн сурагч байсан. Түүний хамгийн сайн найз Мегумиг дэлгүүрт цагийн ажил хийж байгаа гэдгийг сонсоод орой тардаг болохоор санаа нь зовж болгоомжтой байхыг анхааруулсан ч Мегуми найзтайгаа хамт тардаг болохоор зүгээрээ гэсэн. Тэр найз нь түрүүнд хамт байсан 16 настай Хироми. Хоёулаа цагийн ажил хийдэгч энэ өдөр ээлж нь биш байсан. Тэд ахлах сургуулиасаа эхэлж найзалсан. Хироми ч бас сайхан сэтгэлтэй, байн ахмадын асрамжийн газар очиж сайн дурын ажиллахын хандив өргөдөг халамжтай хүүхдээсэн. Хамгийн сүүлийн хүн болох 47 настай Инакага Норико хагас цагийн ажилтан тэрээр 7 сард ажилд орсон ч 7 сарын сүүлээр хэрэг гарсан. Ганц бие царайлаг болохоор хөршөө дундаа алдартай байсан гэн. Уг нь Норико зуушны газар ажиллаулдаг байсан ч болж асрагчаар зурангаа дэлгүүрт хагас цагаар ажиллаж байсан. Тэдний ажилдаг дэлгүүр том хэмжээтэй биш ч гэсэн үндсэн ажилтан болон цагийн ажилчид нийлээд 20 орчим хүн байх ба өглөө 10-аас орой 9 цагийн хооронд ажилладаг. Өглөө болгон 2 давхрын офисын хаалгыг нээдэг ажилтан бол Нампей группийн гүйцэтгэх захирал тэрээр энэ салбарыг хариуцдаг.
Ажил дээрээ ирээд хамгийн ихний идэг зүйл нь сейфнээс орлогоо авч банкнд тушаах байсан ч хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Норико сейфийг хариуцуулсан. Норикогоос гадна менежер нь тэр сейфийг онгойлгох хэрэгтэй. Ингээд 7 сарын 30-ны бүтэн сайн өдөр буюу сейфэнд хамгийн их орлого ордог өдөр болсон. Яагад гэвэл 5 дахь хагас сайн бүтэн сайнны орлого амралтын өдөр банк хаадаг болохоор сейфэнд тэр чигтээ байт юм байна. Мегуми 4 цаг 40 минутанд дугуугаар ажилдаа ирсний дараагантай Норико ирсэн. Түүнийг хамгийн анх офисоос 3 зохицуулсан эрэхтэй Канада машинаараа өргөж өгөөд тархаар чи ирж авъя гэд явжээ. Удалгүй 6 цаг болоход эрэхтэй ажилчид тарж Норико Мегуми хоёр л дэлгүүртүүлсэн. Тэд хаахынхаа өмнө каснаас орлогоо аваад өөрсдөө сейфэнд хийх ёстойч офис хүрчлэх зам нь маш аюултай. Эхлээд дэлгүүрээс гарч машин зогсоолоор яваад дараа нь гадаах шатаар бэлэн мөнгөө барьсаар 2 давхар руу гардаг. Ингэж мөнгөө бариад явж байгааг нь харсан хүмүүс ч олон мэжээ. Орой 6 цаг 50 минутанд дэлгүүрт Хироми дугуйгаа унаж найзтайгаа хамт гэрлүүгээ авахар ирж гуруулаа олсон. Норико дэлгүүр офис хоёрын оронд явж хаахаар бэлтжижсэн бол касн нэр Мегуми ажилч Хироми хажууд нь суусаар цаг 8:30 болох үеэр 40-оос 50 насны эрэхтэй дэлгүүрт орж ирээд ойрхон метроны буудлуулан өөр дэлгүүр хаана гэдгийг асуусан бол хэсэг хугацааны дараа 8 цаг 45 минутанд цагаан өнгийн седан зогсоолт ир зогссон бөгөөд жолооч эрэхтэй дэлгүүр доторхыг ажиглаж байхыг өөр нэг үйлчлүүлэгч харсан гэж гэрчилдэг. 8 цаг 56 минутанд Норико хөшигнүүдээ хааж явах үеэр хосууд орж ирсэн. Эрэхтэй нь 177 см өндөртэй туранхаа харагдсан бол эмэгтэй нь мөр хүртлээ урт үстэй плаж өмссөн мэжээ. Тэд дэлгүүрээс жимс жижиг сажиг юм аваад зогсоолт ах цагаан өнгийн седан цуусан. Тэд энэ дэлгүүрийн хамгийн сүүлийн үйлчлүүлэгчд юм байна. Ингээд 9 цаг болж Норико эхлээд офис руу орсон бол араас нь Мегуми бэлэн мөнгөө барьсаар Хиромитай хамт офист ирж тэд хувцас олсон. Энэ өдөр сейфэнд нийт 5.2 сая йенээс жижиг дэлгүүрч гэсэн хажууд нь фестивал болж амралтын өдөрч давхцсан учраас орлого ердөөхөөс өндөр байсан гинэ. Энэ үеэр гадаа бөмбөрийн дуу цуурайдах ба хэдий үйл ажиллагаа дууссан ч цэцэрлэг түрээлэнд 30 гаруй өмөлдсөн. Мегуми Хироми хоёр хурдан ажиллаа дуусгаад ийшээ ирэхээр төлөвлөсөн ч яг энэ үеэр дэлгүүрийн ойролцоо бас нэг сэжигтэй хүн гарч ирсэн. Нампей супермаркетын уртлын уулзуур дээр цагаан өнгийн Toyota Chaser зогссон байгааг хажуугаар нь өнгөрсөн хүн харжээ. 7 сарын энэ халуун өдөр цонхоо онгойлголгүй гэрлээ ч хасаагаагүй сууж исэн. Машин жолоочоос өргөн байгаагүй бөгөөд супермаркетын дээр байх офис руу харахаас үрзүүл хийхгүй байсан гин. Хэдхэн минутын дараа дэлгүүрийн машин зогсоол дээр дахиад нэг сэжигтэй эрэхтэй байхыг хажуу замаар нь явж исэн жолооч харсан. Эрэхтэй ханцуутай цамц өмсөөд толгоогоо бүхэлгсэн байх бөгөөд машины жолооч гэрлээ тусгахад харагшилж нуухдах газар хайсан гин. Хитрхээ харанхуй байсан болохоор царайг нь харж чадаагүй. Иймэрхүү байдалтай хэрэг гардаг өдөр сэжигтэй эрэхтэй хүн хид гарч ирсэн ч цагдаа нар гэрчүүдийг нэг хүн харсан байхаа гэж таамагласан. 9 цаг 7 минутанд фестивал дуусч хүмүүс гэрлүүгээ явж явах энэ үеэр хувцас олж дуусна. Норико Канада руу залгаж тарчлаа хүрээдэр гэж хэлээд 9 цаг 15 минутанд сейфэндээ мөнгөө ийж хаалгаа түгжээд гарсан гэхээр хохирогчдод бүгд ямар ч асуудалгүй офисоос гарсан гэсэн үг. Гэтэл 1 минутын дараа хаалганы хамгаалтын систем итгэхгүй болж онгойсон. Магадгүй хохирогчид шатаар бууж авах үеэр хэрэгтэн гарч ирээд тэднийг сүрдүүлсэн баг. 1 минутын дараа дэлгүүрийн хажуугаар өнгөрч явсан хоёр сурагч хэд хэдэн удаа буун дуу сонссон гин. Мөн ойр авийн хуршууд буун дуу сонссон ч өнөөдөр фестивал болсон болохоор солиуд буудуулж ийн гэж одод өнгөрчээ. Энгийн хүмүүс бууны дуу сонсохороо шууд буун дуу байна гэж хүлээж авахд хэцүү байдаг гин. Норико Канада руу тарчлаа гэж залгаснаас хойш 2 минут 30 секундын дотор гэмт итгээд 3 хүний аминд хүрсэн. Буун дуу гарснаас 3 минутын дараа Канада Нориког авахар дэлгүүрийн урдах зогсоолд ирж 20-25 минут хүлээсэн ч гарч ирэхгүй байсан тул хоолны газар руу явж байгаагүй учраас хоолны газрын эзэнтэй хамт офис дээр ирж хохирогчдыг олсон. Хэргийн газраас гэмт хэрэг нэх гэж таамагласан 10 хөлийн мөр олцсон. Хэдий офис дотор маш их цус урссан байсан ч цусан дээр гიშгсэн мөр ганц ч байгаагүй. Гутлын хэмжээ нь 260 см, нэлээд удаан өмссөн бололтой уул нь нэлэгдсэн мэжээ. Гутлыг шалгаад үзтэл Канада мужийн эрзэнээр хийсэн гутал байх ба ийм эрзэнээр хоёрхон л төрлийн гутал хийсэн юм байна. Нэг нь 1990-с 91 оны хооронд Токиогийн Маруи загварын газар зарагдсан гутал. Үнэ нь 7800 йен. Дараагийнх нь 1993-аас 94 оны хооронд Парко гэх дэлгүүрт 12000 йенээр зарагдчихсан бөгөөд энэ хоёр загвараас Японд нийт 533 ус гутал зарагджээ. Мөрдөн байцаах баг ийм гуталтай хүмүүстэй холбогдохыг олон нийтэд хүссэн. Мөн хэргийн газарт ганцхан хөлийн мөр байсан гэхээр хэрэгтэн ганцаараа бүх зүйлийг хийсэн байх магадлал өндөр бөгөөд хэрэгтний мөрөөс нарийн төмрийн нутаг гарч ирсэн. Ийм зүйл ихэвчлэн гагнуур эсвэл төмөртэй холбоотой ажил хийдэг хүмүүсээс их илэрдэг матери юм байна. Ингээд цагдаа нар үйлдвэр болон гагнуурын газраар хайсан ч гарч ирээгүй. Мөн Мегуми Хироми хоёрыг холбож үйсэн скотчн дээрээс хурууны хээ ДНХ олцсон ч хурууны хээ нь бүтэн биш байснаас гадна тухайн үед ДНХ харьцуулах боломжгүй байсан. Хамгийн чухал баримт бол бууны сум.
Хэрэгтэн нийт 5 удаа бууцсан. Мегуми Хироми хоёрыг 1-1, Нориког 2 удаа, үлдсэн нэгийг сейф рүү. Сумыг шинжилгээд хэрэгэлсэн сумыг хайлуулж дахин ашигласан бол буу нь Филиппинд үйлдвэрлэгдсэн байсан. Америкийн револьвер загварыг хуулж исэн болохоор үнэн нь хямд. 1986 оноос хойш Япончуудын дунд тархаж эхэлсэн був. Мэдээж буу хориотой учраас энгийн үн авах нь байтугай харж чадахгүй гэхээр хэрэгтэн зэвсэгтэй ойрхон ганцхан удаа буудаад хөнөөх чадвартай хүн гэсэн үг. Цагдаа нар дээрми эрэг гэж таамагладаг. Тухайн үед дэлгүүр 4 яналтын камер байсан ч харамсалтай нь бүгд дэлгүүр рүү харсан байжээ. Өглөө оройгүй эмэгтэй ажилчид офис руу бэлэн мөнгө авч гарах тохиолдол зөндөө байхаас гадна заримдаа офисын халахыг түгжгээс залхуурч онгорхоо үлдээгүй ч байсан. Зарим ажилчид бүр Норико хүртэл мөнгө офис руу авч явах аюултай байна гэд хэсэг болсон ч заавал хийх ёстой гэснээс болж үргэлжлүүлсэн. Дэлгүүрт ажилтны аюулгүй байдлыг хамгаалах ганцхан зүйл байсан нь кассын хажуу талд хулгайч орж ирвэл тардаг хонх. Тэр нь шууд цагдаатай холбогддог юм байна. Хэрэгтэн дэлгүүр 3 хоног орлогоо сейфэндээ хадгалдаг гэдгийг мэддэг хүн байсан гэж үзээд дэлгүүрийн эзнээс эхлээд менежер, үндсэн болон цагийн ажилчдыг байцаасан ч бүгдээрээ өөр газар байсан тодорхой болсон. Гэмт хэрэгтэн сейфнээс мөнгө аваагүй. Офстэйсэн шүүгээ, шургуулга, хохирогчдын цүнхийг ч ухаагүй байсан гэхээр үнэхээр мөнгө гол зорилго нь байсан юм болов. Эсвэл хохирогчдын нэгэнтээ өстэй хүн байсан болов гэж шалгаад үзтэл Мегуми Хироми хоёртой өстэй хүн байгаагүй ч Норико өмнө нь баарны ажилтдаг байсан болохоор түүний эргэн тойронд байнга мөнгөний олон жижиг сажиг асуудлууд гарсаар байдаг. Бүр нэг удаа Норико сүрдүүлэхийн захиа авсан. Захиатай хамт цаас зүсэгч явуулсан байх ба цаашдаа энэ чигээрээ байвал амиа алдах болно гэж бичжээ. Энийг хэн яагаад явуулсан нь нийл болоогүй. Үүнээс гадна дэлгүүрийн менежер Норико хоёр гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх цуурхал байдаг ч менежерийн зүгээс Норико надад сэтгэлээ илчилж байсан удаатай ч би татгалцсан гэдэг. Хэрэг гарснаас хойш хагас жилийн дараа хажуужууд байх компани захирал байнга цагдаагийн газар дуудагдаж байцаалт өгдөг. Ойролцоогоор нийт 50 гаруй удаа байцаалт өгсөн. Гэхдээ энэ хүн яаж аваад яагаад мөрдөн байцаалтанд орсон нийл болоогүй бөгөөд буруугүй гэж утсан. Ямар ч тач Норикогийн эргэн тойрны хүмүүс түүнийг бүдүүлэг, хил амтай гэдэгч тийм байлаа гэд амиа алдах шалтгаан болох ёсгүй. Гэмт итгээд Норикогийн нүүрлүү нэхвчлэн зогсон байсан. Хэрэгтнүүд хувийн өс онцонтой үедээ ийм үйлдэл хийдэм байна. Хэрвээ эрэгтэн зөвхөн Нориког онлж исэн бол гэрийнх нь гадаа эсвэл ганцаараа явж явахад нь хэрэгээ ихгүй яагаад офис дээр ажлынхантайгаа явахад нэргээ үлдсэн бол одоо хүртэл мөрдөн байцаах баг олон төрлийн таамаг гаргаж хэргийг шалгасаар байгаа. Энэ үйл явдлын хамгийн онцлог зүйл нь буу хэрэгэлсэн. Япон улс галт зэвсэг буун дээр хатуу уйлтай. Гэтэл энэ нэр гарахаас хэдэн сарын өмнө хэд хэдэн бууны эрхүүд гарсан. 1995 оны 3 сард Токиотын цагдаагийн комиссар генерал Гунимасу Таказу гэрийнхээ урд будулсан. Азар амьд үлдсэн ч хэрэгтнийг барьж чадаагүй. Энэ хэрэг гарснаас 10 хоногийн дараа нэг метроны буудалд халдлага болж 13 наст орж маш олон хүн шархсан. Иймээс Намбэ дэлгүүрийн эрх цагдаа нар бүх хүчээ дайчилж хөрөнгө мөнгө чих зарцуулснаар бусад хэрэгүүд дарагдаж хүн хүчний хомсдолд оржээ. Хэрэг гарснаас хойш 6 жилийн дараа 2001 оны 11 сарын 22-нд 7 хоног тутмын сонинд нэг нийтлэл гарсан. Шоронд хоригдож байгаа хүн өөр нэг шоронд хоригдож байгаа хүн рүү захиа бичжээ. Агуулга нь манай дүү Намбэ дэлгүүрийн хэрэгт хэрэгэлсэн бууг устгахад тусалсан. Хэрэгтэн бол тэргээд бүр жинхэнэ нэрийг нь бичээд хэргийн сэтлийг сейфэндээс мөнгнөөс олсон гэжээ. Ингээд 6 жилийн дараа шин сэжүүр гарч мөрдөн байцаах баг шалгасан ч онцгой зүйл байгаагүй. Дахиад 2 жил өнгөрч 2003 онд IT мужид банк дээрэмт зэрэгээр баривчлагдсан 70 настай эрэгтэй. Тэрээр нийлээ эд удаа буугаар сурдуулж банк дээрэмцэн бэлэн мөнгө хулгайлж тээврийн хэрэгсэл рүү халтжсэн. Гэтэл сар болгон гардаг сэтгүүлдэр банкны дээрэмчин Намбэ дэлгүүрийн хэрэг болон цагдаагийн нараа руу дайрсан эргийг хийсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл бичжээ. Харин 70 настай эрэгтэй би энэ эрэгтэй ямар ч хамааралгүй намайг гүтгсэн гэж шүүхэд хандсан. Цагдаа нар түүнийг сэжигтнэр үтсэн шалтгаан нь буунаас гарч байгаа суманд зураас үлддэг. Тэр зураасаар ямар буунаас гарсан сум болохыг олох боломжтой. Гэтэл 1997 онд Осакад байх банкыг дээрэмдэж байхдаа бууцсан сум болон Намбэ дэлгүүртээсэн сум хоорондоо маш төстэй. Нэг буунаас гарсан байх өндөр магадaltaй гэж үзсэн. Үүнээс гадна хэрэг гарах үед буюу 1995 онд банкны дээрэмчин Намбэ дэлгүүр байх Хачиожид амьдардаг байсан гинэ. Зарим юмнууд нь тараад байгааз буугаар хэрэг хийж исэн. Дээрмийн эргээр хэд хэдэн удаа баривчлагдсан. Хэргийн газрын ойролцоо амьдардаг оршин суугч. Гэхдээ баттай нотлох баримт байгаагүй. 2009 онд Хятадаас маш чухал мэдээ ирсэн. NHK-гээс энэ эргийн талаар тус бүр 50 минутын урттай 2 ангит баримтад кино цацсан. Гэтэл Хятадд хар тамхины эргээр шоронд орж цаазын ял авсан эрэгтэй Намбэ дэлгүүрийн эргийн тухай мэднэ гэдэг. Эхэндээ мөрдөн байцаах баг цаазын ялтай үний үгэнд итгэх хэрэг байна уу? Ялаа өнгөлүүлэхийн тулд ийм зүйл ярьж байгаа ах гэдэгч нэг жилийн дараа хэргийн хөөн хилцэх хугацаа дуусах учраас яаж ийгээд хэргийг урагшлуулах хэрэгтэй гэж үзээд Хятад руу явж 4 өдөр байцаалт авсан.
Цаазын ял авсан орогдол би Япон хүн болохоор үхээс өмнө энергийн талаар мэдээлэл хийх хүссэн юм а гэдэг. Тэрээр хятад Япон хүмүүс солилцсон 50 орчим хүнтэй бүлгэмд хэд хэдээрээ нийлж дээрэн мэдэг байх үед бүлгэмд нь Кей гэх хятад хүн байсан. Тэр энергийн буруудныг хамгийн сайн мэднэ гэдэг. Мөрдөн байцаах баг энэ үг нь анхаарлаа хандуулахаас өөр арга байгаагүй. Яагад гэвэл энэ орогдол ялаа хөнгөлүүлэх эсвэл тоглоом шоглоом хийх гэж цагдаа нарыг дуудсан юм шиг харагдаагүй бөгөөд хэрэгтэн гадаад хүн ч яж болох юм байна гэж бодож эхэлсэн. 90-ад оны үеэр Японд хятадуудын тоо хурцтай өсч эхэндээ ажил хийхээр ирдэг байсан бол сүүлдээ гэмт хэрэгүүлдэг. Хууль бусаар орж ирж байгаа хүмүүст үнэмлэх хаяг байхгүй учраас хэрэг хийсэн ч барихад хэцүү. Бас буу олж авахд амархан. Ямар ч тач цаазын ялтай орогдол энэ мэдээллийг өгөөд дараа жил нь 2010 оны 4 сарын 9-нд ялаа гүйцэлдүүлсэн бол энэ сарын 27-нд хэргийн хөөөлцөх хугацаа дууссан. Тэгвэл Кей гэж хэм бол тэрээр 1994 оны 4 сард хэрэг гарахаас 1 жилийн өмнө Японд хууль бусаар амьдарч байгаад баригдаж хятад руу албатан гаргасан ч тэр жилдээ буцаж ирээд түрүүнд мэдүүлэг өгсөн хүнтэй танилцжээ. Тэд нэлээд дотн бөгөөд хятадд хөрөнгө оруулалт хийх үед нь Кей хүмүүстэй уулзуулж орчуулга хийж өгөх яажуугаар хэсэг хамт амьдарч байсан. Кей-ийн хувьд бүх зүйлд болгоомжтой ханддаг бөгөөд итгэж болохооргүй гэдгийг мэдсэн л шууд зайгаа барьдаг төрлийн. Одоо Кей-ийг олох ёстой ч 2002 онд Японоос хууль бусаар гарч Канадын Торонто руу явж бүр иргэншилтэй болсон. Японы цагдаагийн газар шаргуу ажилласны эцэст Кей 3 жилийн дараа Япон руу буцахаас өөр аргагүй болж ирээд 10 сарын турш байцаагдсан тэрээр би эргийн талаар юу ч мэдэхгүй. Японд байхдаа нэг л газар амьдарсан. Хэрэг гарсан газар хаана гэдгийг ч мэдэхгүй гэдэг. Мөрдөн байцаах баг чи хэрэгтэн биш байж болно. Гэхдээ бид нартай хамтарч ажиллаж болохгүй юу гэхэд бичиг баримт хурамчаар үлдсэн эргээр шийдэхгүй гэвэл хамтарч ажиллая гэдэгч дараа нь бичиг баримт хурамчаар үлдсэн гэж шийдгүүлж 2 жил хоригдож байгаа Торонто руу буцсан. Мөрдөн байцаах баг Кей болон эргэн тойрных нь хүмүүсийг судалж байхдаа өөр нэг мэдээлэгчтэй уулзсан нь Харт аймгийн 8-аачин Карлос. Тэр бас дэлгүүрийн эргийн талаар Кей гарцаагүй мэдж байгаа гэдэг. Тэдний дээрэмчдийн бүлэг нэг өдөр бөөнөрөө хоолж явах үеэр цаазар авалсан Япон орогдол Кей-ийг магтаж ганцхан удаа л алдаа гаргаж исэн. Намбай дэлгүүрийн эргийн талаар та нар мэдхүү. Хүн амны эрг болсон учраас аюултай ч гэсэн хятадууд бууг хямдхан олж авч чаддаг гэхэд хажууд нь суусан Кей сандарч хид хид удаа одоо болно. Энэ тухай ярихаа бойл гэж зогсоожээ. Энэ үеэр Карлос дэлгүүрийн эргийн талаар Кей ямар нэгэн зүйл мэддэг байх нэ гэж бодсон. Ингээд Кей-ийн эргэн тойрны хүмүүсийг судлах тусам сэжигтэй байх бөгөөд хэрэг болох үеэр өөр нэг хятад хүнээс Кей гэмт хэрэгт ашиглах хуучин машин байна уу гэд хамт машин үзгээр очиход Кей эргэн тойрныхоо камерыг хаана байгааг ажиглаж аль болох камерт өртөхгүй байхыг хичээжсэн гэн. Мөн Кейт маш дотны найзсан бөгөөд нэг нутгийнх бараг төрсөн ах дүүс шиг байдаг ба дээрэмчдийн дунд алтартай байсан Эй Намбай дэлгүүрээр хэрэг гарсны дараа ор сургаггүй алга болсон. Магадгүй Кей хамгийн сайн найзынхаа хэргийг нууж байгаа юм шүү гэсэн хардлага гарч ирдэг. Хэргийн талаар 10 сард баримтат кино цацсан NHK телевизэн баг Торонтод очиж Кейтэй уулзахад одоо хүртэл өөрийгөө хилмигцэн хэрэг болсон газар хаана гэдгийг ч мэдэхгүй гэдэг. Тэгвэл яагаад цаазын ялтай орогдол өөрийн чинь нэрийг хэлсэн бэ гэхэд тэрийг би ч бас мэдэхгүй байна. Уг нь би тэр үнд маш сайн хандаж хятад хүмүүстэй холбон хэрэгтэй зүйлсийг нь хүртэл бэлдэж өгдөг байсан. Гэтэл түүнтэй байснаасаа болоод хятад руу буцаж чадгаа болж Канад руу ирсэн. Хэрвээ надад ямар нэгэн мэдээлэл орж ирэх юм бол заавал та нартай холбоо орно гэдэг. Бүх зүйл явсаар хагаад хамгийн сүүлд Кейтэй холбогдсон ч тэрээр юу ч мэдгүй гэдэг нь үний юм болов. Цаазын ялтай хоригдол худлаа ирсэн болов. Мөрдөн байцаах баг 2015 онд дахиад октоодыг бос Скотчон дээр шинжилгээ хийхэд шинэ хурууны яг гарч ирсэн. Хурууны яг маш олон үнийхтэй харьцуулж таарах үнийг олоход таксины жолооч байсан бөгөөд хэрэг гарах үед цагаан машинтай байсан байна. Гэтэл хэрэгтэн болон таксины жолоочийн 8 хурууны таарсан болохоор гэмт хэрэгтэн биш байх магадлалтай учраас нотлох баримтаар өгөх боломжгүй болсноос гадна аль хэдийнэ 2003 онд 60 наснда архаг өвчний улмаас нас оржээ. Мөн хэрэг гардаг өдөр өөр газар байсан гэсэн нотлох баримт байдаг. Одоо хүртэл 30 жилийн турш энэ хэрэг ямар ч хагцгүй байгаа. Цагдаа нар хэд хэдэн шинэ мэдээлэл өгсөний эхнийх нь Намбай дэлгүүрээр хамгийн сүүлд үйлчлүүлсэн хосын хэн болохыг тодруулаагүй. Дараа нь цагдаа нар дэлгүүрээс авсан зүйлсийн баримтыг дийлгэж олон нийтэд мэдээлэх хүсэлт гаргасан. Хоёрт хоёр давхрын офст 10 гаруй тамхины иш байсны нэг нь уруулын модогтой ээжээ. Тэндээс эмэгтэй хүний ДНХ илэрсэн ч одоо бол хэн болох нь тогтоогдоогүй. Хэрэг гарсны дараа дэлгүүрийн нэрийг өөрчилж удалгүй 3 жилийн дараа барилгыг нураан одоо машины зогсоол болгон ашиглаж байгаа юм байна. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа дараагийн мэтлэгээр уулзтлаа. Түр баяртай.